Орон төргийн үзэгчдээ Иглийн нээлттэй хэлцүүлэг хэлж байна. Өнөөдрийн сэдэв зурагтсан зам ба үүрэг хариуцлага. Учир юу вэ гэхээр олон улсын баялаг сангийн хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газар хэрэгжүүлэхээр зарласан улсын хурлын ээлжид бус чуулганаар асуудлыг шийдэх учиртай. За сангийн яамны зүгээс одоогоор бас тодорхой мэдээллийг олон нийтэд тооцоолыг хийж цацаагүй байгаа учраас эдийн засгч нар тайлбарлуулъя гэдэг үүднээс бид студидтэй зочдыг өрөөд байна. Олон улсын валютын санд 2012-оос 2015 онд ажиллаж байсан эдийн засгч Дор Чондыг студидтэй орсон байна. За эдийн засгч мөнгө соёлыг бас студидтэй орилаа. Эдийн засгч Ангар, эдийн засгч Отгочулуу нар ирсэн байна. Тэгэхээр олон нийтийн дунд бас та бүхний үгийг сонсдог, та бүхний тооцооллыг сонсдог тэр хүмүүст та бүхний тайлбарыг олон улсын валютын сангийн хөтөлбөрийг тайлбарлан хүргье гэж шийдсэн юм а. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бид нар төсвөө алдагдaltaа баталж ирсэн, үргэлжлэн явж ирсэн санхүүгийн сахилга батгүй байсны илэрлэл нь өнөөдөр олон улсын валютын сангаар бодлого тодорхойлуулах гол сонголтгүй сонголт байсан юм а гэдэг бол хаана тэр дөрвөн хүлээн зөвшөөрч байна л. Тийм болохоор хэдүүлээ нуршилгүйгээр одоо тэгвэл олон нийтэд эдийн засагт хөрөнгө оруулагч нарт яг ямар нөлөөлөл үзүүлэх юм бол гэдэг үр дүнгийн тооцоолох талаар тайлбарлаж явъя гэж шийдсэн. Тэгэхээр та бас ажиллаж байсан хүний хувьд өнөөдөр бид энэ өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж орчуулад байна л да. Энэ хөтөлбөрт хамрагдах боллоо. За хамрагдсанараа энэ хөтөлбөр одоо 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Өмнөх монголчуудын стенд баяг хэрэгжүүлсэн туршлага бол 1 жилийн хугацаатай байсан. Тэгээ үр дүнг нь та одоо юу гэж тооцоолж байна? За баярлалаа. Тэгэхээр олон улсын валютын сан бол Монгол байна уу, Америк байна уу, Япон байна уу, аль ч улсад бол яг л ижлэн зарчим барьдаг. За үндсэн 3 чиглэлээр бол одоо үнэлгээ хийдэг эдийн засгт нь. Нэгдүгээрт нь бол төсвийн бодлого, хоёрдугаарт нь мөнгөний бодлого, за гуравдугаарт нь бол санхүүгийн сектор гэж. Тэгэхээр яг энэ 3 чиглэлээр бол бид нар гурвууланд нь бол асуудалтай байна. За үр дүнд нь бол юу бид нар одоо хүлээж байна гэхээр нэгдүгээр төсөв талдаа бол төсвийн сахилга бат. За мөнгөний бодлого талдаа бол мэдээж одоо зөв мөнгөний систем хэрэгтэй, төлбөрийн баланс бол хангалттай одоо ачааллыг даах хэмжээнд байх хэрэгтэй. Мөн үү? За ханшийн хувьд бол савлгаагүй байх хэрэгтэй. За санхүүгийн секторын хувьд бол энэ доктортой байх хэрэгтэй юм а. Тэгэхээр нэг зүйлийг манай эдийн засгчид бас их сайн ойлгож байгаа. Гэхдээ ард түмэн бас ойлгох хэрэгтэй. Улс төрчид ч гэсэн бас ойлгох хэрэгтэй. Монгол улсыг хөгжүүлэе гэж байгаа тохиолдолд үндсэн 2 нөхцөл байна. Нэгдүгээрт бол энэ улс төрийн доктортой байдал. Хоёрдугаарт нь санхүүгийн доктортой байдал. Түүнээс бид их гоё ингээд санхүүгийн секторт гоё өсөж хөгждөг гэдэг нь бол дараагийн асуудал юм а. Энийг аягуулсаа ойлгох хэрэгтэй. За 3 жилийн дараа бол бид нар илүү сахилга баттай, илүү их сайн төсөвтэй, ил тод, дээрэс нь мөнгөний бодлого нас ингээд чөлөөтэй явах боломжтой. За ямар ч байсан тодорхой хэмжээний гадны шокуудыг бол даах чадвартай ийм нөөцтэй. За санхүүгийн сектор нь болохоор илүү их бас төрөлжсөн. Тэгээ дээрэс нь бас илүү эрүүл байх болов гэсэн ийм хүлээлт бол байна. Нэгэн зүйл нэмээд хэлэхэд бол өчигдөр Фичийнхэн бол Монголын зээлчих зэрэглэлийг бол хэвээр нь үлдээсэн байна. За үндсэн нөхцөл нь болохоор валютын санд хөтөлбөр тохирсон болохоор бид нар бол үлдээж байна. Бүгдээрээ бол мэдж байгаа сүлээ 2-3 жилийн хугацаанд бол дандаа манай зээлчих зэрэглэл унжээсэн. Дараагийн ангид бол C байсан. Энэ бол ерөөсөө үйл итгэж болох зах зээлээ битгий хөрөнгө оруулаа гэсэн ийм л үнэлгээ бидэд үлдээд байсныг бол тогтоосон. Цаашаагаа бол өсөх болов гэж бодож байна. Инфляци бол эрг үр дүнгууд бол аль хэдийн харагдаад эхлэе гэж үзэж байгаа. Отгочулуу танаас асууя. Өөр сонголт ирэн байсан уу бидэнд? Дотоод авдраа уудлаагүй тал байсан юм биш үү гэдэг харлууд бас нөгөө талаасаа шүүмжлээд өрнөдөн л өнөөдөр ардчилсан намын бүлэг хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх нь, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь байж болохгүй явдал гэдэг байдлаар мэдгдэл хийлээ л дээ. Мэдээж өөр сонголт бол байсан баг. Хэрвээ монголчууд өөрсдөө төсвийнхөө сахилга батыг бариад ингээд үргэлжлэн төсөв баталдаггүй байсан бол дээр нь шинэ засгийн газар маань шуурхай ажиллаад том төслүүдэд хурдтай хөдөлгөөд ингээд валютын орох урсгалыг нээгээд гадны хөрөнгө оруулалтыг татаад валютынхаа нөөцийг өсгөөд ингээд авсан бол заавал ингэж хөтөлбөрт хамрагдах тийм шаардлага гарахгүй байсан баг. Гэхдээ мэдээж одоо ирэх барьж байгаа нам маань өөрөө улс төрийн шийдвэр гаргаад одоо энэ сонголтыг сонгоод явж байгаа учраас үргэлжлэх байх. Зөвхөн хамгийн гол нь Арслан нам яагаад энэ дээр эсэргүүцсэнг бол миний хувийн бодлоор бол энэ төр засгийн алдаатай явж ирсэн бодлогын ачааг яагаад хувийн хвшлэлээр нэмж өрүүлж байгаа юм бэ? Жижиг дунд үйлдвэрүүд маань тэртээ дэргүү маш хүнд нөхцөлд ажиллаж байна.
ажлын байраа хадгалж үлдэх, хүмүүсээ цалинжуулах, гаднаас зээл олох, ерөн зээлийн бол хумигдсан байгаа. Ийм байхад одоо нэмж энэ төрийн бодлогын алдааг жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчдийн нуруунд дээр нэмж яагаад олон нийт дургуутж байгаа. Энэ дургуутж байгааг бол сөрөг хүчний хувьд бол Арслан нам хэлэх ёстой. Тэгэхээр энэ бол зүй ёсны шаардлага байсан бахаа л гэж харж байна. Тэгэхээр дундаж давхаргад илүү мэдрэгдэх болов уу гэдэг талаас нь бас ярьж байна л да. Тэр юу вэ гэхээр татвар нэмэх байдлаар 3 жилийн хугацаанд 1.1 их 80 орчим төгрөгийг төсөв төвлөрүүлнэ гэж сангийн сайд мэдээлэл хийсэн л дээ. Энэ ондоо нэг 200 тэрбум, эх жил 470, түүний дараа жил нэг 490 тэрбум төгрөг гэж. Мөнгө соёл таны хувьд энийг юу гэж харж байна? Татварыг энэс өөр гарц байхгүй тийм. За түрүүний асуултаас нэмж хэлэх зүйл байна. Би ингэж хэлмээр байгаа. Ерөнхийдөө энэ шийдвэр гарснаас хойш хүмүүс ерөнхийдөө доот нь хоёр талд хуваагдах маягийн байгаа даа шүү дээ. Яа гэвэл нэг талдаа орлогыг 8 зүйлээр нэмэх нөгөө талдаа зарцуултыг бас 8 зүйлээр харгалзаж танах гэдэг ийм зүйлүүд явж байгаа. Тэгээ тэрэн дотор нийгмийн даатгал, хүн амын орлогын албан дотор энэ асуудлууд яригдж байгаа. Тэгэхэд мэдээч одоо энэ Монгол улсад байгаа бүх хүмүүс надад яг яаж тусах вэ гэдэг талаас нь харж байгаа. Аж ахуйн нэгжүүл аж ахуйн нэгжтэй хувь хүн бол надад гээд тэгэхээр улс төрчид юм уу энэ одоо орныг одоо засаг ирэх барьж байгаа засаг болвол бүхэл бүтнээр нь буюу улсын хэмжээнд яаж одоо эерэг шийдэлд хүрэх вэ гэдгийг харсан байх гэж харж байгаа. Тэгэхээр хэрэвзээ бид нар хэрвээ олон улсын валютын сангийн энэ одоо хөтөлбөрт хамрагдаж чадаагүй бол өнөөдрийн байдлаас ирээдүйн 3 жилийн байдлаас илүү дор байдалд орох байсан. Зөвхөн засаг л биш, зөвхөн улс төрийн хямрал биш, эдийн засаг талдаа ч гэсэн тэр утгаараа одоо олон удаагийн ярилцлагадаа дэмжиж ирсэн үед хүний хувьд маш таатай хүлээж авч байгаа. Тэгээ хоёрдугаарт нь мэдээж зарим улс төрчид бай, зарим нэг одоо өөр байр суурьтай хүмүүс бас миний бодлоор нэмж бас арай сүрэг ийм сурчлага хийгээд байгаа юм болов уу гэж хараад байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за татвар төлөх бол мэдээж хэцүү те. Өнөөдөр авч ийснаасаа тэр орлого нь багасна гэдэг чинь ямар ч хүний хувьд хүсүүштэй зүйл бол биш. Тэгтээ нөгөө талдаа харьцуулах хэрэгтэй байхгүй юу? Алдах гэсэн юмнасаа баг алдах гэдэг гэдэг сэтгэлээр энэ 3 жилдээ аваад үзээсэй гэж бодод байгаа. Хоёрдугаарт нь болохоор прогрессив такс биднэрт өмнө нь одоо шатлсан такс байсан шүү дээ дотор. Тэр нь болохоор та ялангуяа илүү орлого олж байгаа, илүү чинээлэг хүмүүсээс илүү мөнгө авах гэдэг шүү дээ. Шууд тэгштгэл 15 ч юм уу 20% гээгүй. Бага орлоготой нь 10%, арай гайгүй нь 15%, үгүй дээш нь 20% гэдэг ингээд шатлсан таксыг доторыг бий болгох гээд. Тэр нь бол харьцангуй бас шудар татвар гэж үздэг. Альва татрын одоо ачаалал эцсийн эргэлэгчид буюу ялангуяа дундаас доош орлоготой хүмүүст хүнд тулдаг учраас энийг бол зүйтэй гэж хараад байгаа. Тэгээ хоёрдугаарт нь тийм учраас миний хэлэх гээд байгаа зүйл нэг юмыг салгаж авахар хүнд харагдана, буруу харагдана, нийт том зураг хараасаа тэгвэл бас эерэг тал нь өндөр шүү. Ялангуяа зөвхөн одоо аж ахуйн нэгжүүд эсвэл томоохон орлого олж байгаа аж ахуйн нэгжүүд биш, бүх иргэд хүртэл ээлтэй ийм 3 жил болох байх гэж найдаж байгаа. Тэгээд эн чинь 3 жилдээ ийм одоо бодлого хөтөлбөр авагдана. Тэрнээс цааш хэрэгцээ бид нар бүгдээрээ нэг хүчээр аль болохоор аль талдаа зөвхөн улсын төлөө улс төрийн биш, хувийн амбиц биш, намын биш, улсын төлөө ингээд чиглээд IMF олон улсын валютын сандраа тохирсон бодлого хэрэгжүүлээд бүтцийн өөрчлөлтөө хийгээд явчих юм бол хөл дээрээ илүү амархан тогтоод жишээлбэл олон улсын зах зээл дээр нааштай ийм үнийн өсөлтүүд бий болж байгааг ашиглаад ингээд явчих юм бол 4 дахь жилээс юм учиртай болно шүү дээ. Одоо эн чинь 19 он гэхэд төсвийн алдагдал 5% та байхаар тооцоолж байгаа тий. Бас нэг нэмж хэлэх гэсэн юм юу вэ гэхээр тэтгэврийн насан дээр хүмүүс маш их хэмзэлж авч байгаа. Тэгээ тэр чинь 2026 эрэгтэй хүнийх 65, эмэгтэй хүнийх 2036. Тэгжээд замын дунд юу болоо илээ бид нар хэрвээ эдийн засгийн хувьд төсвийн сахилга баттай, мөнгөний зөв бодлоготой, тэгээд хит их улс төрийн нөлөө ороогүй зүйлүүд орчих юм бол нааштай зүйл их байна. Тэгэхээр нэмээд ганц чухал юм гэлчихэд бас далимдуулаад энэ одоо хөтөлбөрт хамрагдах хугацаанд энэ улс төрийн нөлөөг багасгах гэдэг шүү дээ. Төсөвт учирж байгаа дарамт нөлөөг багасгах гэдэг. Өөрөөр хэлбэл засгаас оруулж ирж байгаа тэр төсвийн төслийг, хуулийг улсын хурлын гишүүд дур мэдэн нэмэхгүйгээр харин хэрвээ шаардлага байгаад зардлыг одоо нэмэх хэлэх шаардлага байл зүйлээс нэг зүйл ангиас нөгөө зүйл англи нөлөөлөе гэсэн юм шийдвэр гаргах гээд байгаа нь таашаалдаа тэр нь батлагдаасаа гэж үзэж байна. За баярлалаа. Ангаар та хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүний хувьд өөрчлөлтүүд яаж мэдрэгч байна? Сая бүтэнсэ өдөр мэдээллийг зарласан. Хөрөнгийн зах зээл бол мэдээллээр л явдаг зах зээл. Ямар өөрчлөлтүүд гарч байна? За яг хуу валютын сан гэдэг маань өөрөө засгийн газрын байгууллага тийм ээ. Засгийн газрын одоо засгийн газраас бүрдсэн. Тэгэхээр
ерөнхийдөө төрийн бодлогод нь зөвлөмж өгдөг. Мөнгөний бодлого, төсвийн бодлого тийм ээ. Гэтэл саяны валютын сангийн одоо хөтөлбөр бол төсвийн бодлого, мөнгөний бодлоос гадна Монголын санхүүгийн системийг маш онцолж авч үзсэн байл. Танаа санхүүгийн систем чинь болохгүй байна. Тийм учраас бид танаа санхүүгийн систем тэр дотроо Монголын арилжааны банкудад бид өөрсдийн хөндлөнгийн одоо иж бүрийн шалгалтыг хийе тийм ээ. Энэ шалгалтаа бүр тухайн хөтөлбөрийг урьдч нөхцөл болгосон байна. Хэрвээ шалгалт хийлгүүлэхгүй гэдэг юм бол энэ одоо хөтөлбөр зогсноо гэсэн. За тэгэхээр мэдээж валютын сан болж бүтэж байгаа зүйл дээр шалгалт хийх одоо цагаа барахгүй тийм ээ. Тэгэхээр энэ юг харуулж ирэхээр Монголын санхүүгийн систем ерөөсө болохгүй байна. Сүүлийн 26 жил маш том хэмжээний системийн гажуудалтай явжсэн гэдэг нь харагдаж байгаа. Одоо энийг засахгүйгээр цаашаа явах замгүй болцсон. За өнгөрсөн 7 хоногт Монгол банкны ерөнхийлөгч өөрөө хэлж ийл зургатаар манай арилжааны банкуд зээл гаргахаа болсон гэдэг. Юу гэсэн үг юм бэ? Нийт одоо санхүүгийн системийн 96%-ийг тийм ээ төрийн бодлогын одоо хүрээнд татваргүй орчинд эзэлсэн банкуд маань бид зээл гаргахгүй гэхээр одоо аж ахуй нэгжүүд иргэд хаанаас зээл авах вэ тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө манай санхүүгийн системийн маш том гажуудал. За энэ валютын сангийн хөтөлбөрөөр энэ гажуудлыг засах. За энэ санхүүгийн ялангуяа санхүүгийн системийг тэнцвэртэй хөгжүүлэх. Зөвхөн арилжааны банк биш тийм ээ. Одоо хөрөнгийн зах зээл, санхүүгийн бусад үйлчилгээ, даатгалын секторыг хөгжүүлэх бас бодлогын чиглэлүүд орсон гэж би харж байгаа. За тэр нь яг нэг бүрчлэн үүсгэр ороогүй ч гэсэн жишээлбэл энэ татврын асуудал маш одоо нөлөөтэй байна. Сүүлийн 26 жил одоо Монгол улсад ганцхан байгууллага татвараас 100% чөлөөлөгдөж ирсэн. Тэр нь арилжааны банкуд. Одоо арилжааны банкны хадгаламж эзэмшигч нар. Гэтэл валютын сангийн хөтөлбөрөөр ерөөсөө ихний том шаардлага нь энэ байж болохгүй. 18 оны 1 сарын 1 хүртэл хүлээх шаардлагагүй ердөө сарын дараа тийм ээ 2017 оны 4 сарын 1-ээс та бүхэн энэ арилжааны банкаа татвартай болгоо 10%. Энэ юу гэж нэхэр ерөөсөө сүүлийн 26 жилд явсан манай банкны систем, санхүүгийн систем маш том хэмжээний гажуудалтай үүнээсээ болоод одоо эдийн засаг зогсчод шүү дээ. Аж ахуй нэгж санхүүжилт байх. Нөгөө 24-36%-ийн одоо хүүтэй зээлийг өндөр байсан ч гэсэн авдаг байсан одоо тэр нь хүртэл гарахаа болж байна шүү дээ. Тэгэхээр энэ валютын сангийн хөтөлбөр бол би 3 жилийн одоо хөтөлбөрөөс маш эерэг хэмжээний одоо өөрчлөлтүүдийг хүлээж байна. Маш одоо эерэг хэмжээний системийн хэмжээний реформ шинжилтүүд хийгдэнэ гэж одоо хүлээж байна. Энэ бүх зүйл бол ерөөсөө одоо Монгол улсын эрх ашигтал нийцэх. Энэ бол аль нэг ман намын гэдэг юм уу, арталсан намын гэдэг юм уу, хүн намын асуудал биш. Монгол улсын асуудал. Одоо Монгол улсын санхүүгийн систем нөр гацчихад байгаа. Тэгэхээр энэ одоо гажуудлыг засах одоо зүйлүүд нь элементүүд нь нөхөө валютын сангийн хөтөлбөрт орсон байлаа. За нэг зүйл хэлэхэд сая асууж ин тийм ямар өөрчлөлтүүд гарч ийн гэдэг. Дөнгөж одоо арилжааны банк 10% татвартай болно гэсэн мессеж ирэнгуут хүмүүс одоо засгийн газрын бонд авч эхэлж байна. 17% хүүтэй. Одоо 17.9 бараг 18% хүүтэй. Дээрээс нь татвараас чөлөөлөгдөг засгийн газрын бондыг одоо авъя брокер руу уцтаж эхэлж байна. Энэ бол ерөөсөө маш тийм эерэг дохио гэж хэлж болно. Зөвхөн татварыг одоо банкны татварыг нэмээгүй шүү дээ. 0 байсныг л бусдад адилхан 10 болгож байгаа. Тэгэхэд л ямар хэн хэмжээний өөрчлөлт гарч ийн гэдэг нь бол ерөөсөө за маргаашнаас ерөнхийдөө ил тод болно. Нөгөө талдаа хөтөлбөр хэр үр дүнтэй болох нь Монгол Улсын засгийн газар за сангийн яам төв банкнаас одоо ихээхэн хамааран 3 жилийн дараа ямар дүн тавих уу гэдэг. Улирал тутам буюу одоо 3 сар тутам олон улсын валютын сангийн зүгээс хяналт тавиад явна. Санхүүжилттэй ч гэсэн нэг дор өгөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр дотоод сахилга бат ихээхэн хамаарахаар байна л да. Та энэ процедурыг энэ бас тайлбарлаж байна. Тийм. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол гэрээ хилцээр байгуулагдсан. Гэхдээ батлагдаагүй байгаа. За 3 сарда багтаад олон улсын валютын сангийн захирлалтын зөвлөлөөр энэ бол асуудал орох ёстой. Орохын өмнө бол 3 нөхцөл байгаа. Сая бас дурдсан. Нэгдүгээрт бол төсвийн тодтголоо хийх ёстой. Төсвөө сайжруул. За хоёрдугаарт болохоор энэ санхүүгийн энэ салбарыг бид нар одоо үнэлгээ хийя, шинжилгээ хийя. Тэр эрхийг нь өгөөч гэж байгаа байхгүй тий. За гурав дахь нь болохоор яг хуу төв банк бол энэ ипотекийн зээлийг одоо их усрын гаргаж шийтгэе болооч. Энийг засаг руу шилжүүлээч гэдэг. Энэ ажил бол хийгдчихсэн. Ер нь дэлхийн аль ч улсын хувьд бол энэ төв банкуд мөнгөний бодлого барьдаг болохоос арилжааны багшин юм үйл ажиллагаа явуулдаг тийм тохиолдол бол байхгүй юм аа тий. За тэгэхээр энэ гурван асуудал шийдэгдсэний дараа өрчлөлт нөхцлүүд бол хангагдана. Тэгээд валютын сангийн захирлуудын зөвлөлөөр бол асуудал бол орно. Яг нь дотоод процедураар бол нэг 3-7 хоног ингэж газар хооронд явдаг байхгүй тий. Тэгээд явсны дараа бол шийдвэр гарна. Шийдвэр гарсны дараа дараагийн процесс эхлэх юм. Тэгэхээр валютын сангаас өнөөдөр 440 сая долларын их усүр шийдэгдэж байгаа. Төсвийн дэмжлэг байдлаар бол
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы засгийн газар, Солонгосын засгийн газар, Австралийн засгийн газар гэдэг хоёр талтай хамтан ажиллагаатай орнуудын хувьд бол бид нар зээдлийнхаа их үүсвэрийг ярилцах хэрэгтэй, их хурлаар бас шийдвүүлээд зээдлийг сойрхон батлуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ хилцээр болгон бол одоо багц байдлаар улсын их хурлд бол орно. Ингэжээж тэр 3.4-5 тэрбум долларын их үүсвэр шийдэгдэх юм аа. Яг яриад байгаа тэр Хятадын төв банкны swap line гэж яриад байгаа тийм. Энэ бол бид нар аваад ашиглаж байгаа. Ихэнх хэсэг нь бол ашиглагдсан. Энийг сунгах уугүй юу л гэдэг асуудал байгаа. Тэгээ ямар ч ясаа одоогийн байдлаар нааштайгаар хитэн тал бол сунгая гэд хилцээрээ бол хийж ах шиг байна. Цаашаага нэмэх уугүй гэдэг бол хятадын талаас бас шалгаалах асуудал. Тэгэхээр их усвар бол би энэ бол хангалттай их усврэ гэж бодож байгаа. За энэ орж ирсний дараа бол хүмүүс асуугаад байгаа валюта анш явах вэ? Доллар явах вэ гэдэг тий. Тэгэхээр энэ дээр бол санаа зовох шаардлага бол байхгүй. Валютын сангийн барьдаг бодлого бол долларын болон одоо өргөн хэрэгэлтэйг тэр валютын тогтвортой байдлыг л хангадаг болохоос дээшээс сав доошоогоо үн гэдэг юм бол бодлогод нь бол байдаггүй. Монгол анх ч гэсэн ийм бодлогыг бол цаашдаа бариад явах байхаа тий. Утгачдаа танаас асууя. Одоо хөрөнгө оруулагчдад хуучин шинэ хөрөнгө оруулагчдад ямар нөлөө үзүүлж байгаа бол. За хуучин хөрөнгө оруулагчдад бол нэг тодорхой зураг бий болж байгаа учраас ашигтай байгаа. Шинэ хөрөнгө оруулагчдад ямар нөлөө тусгал. Хуучин хөрөнгө оруулагч нарын хувьд бол мэдээж энэ баяртай мэдээ. Ягаад гэвэл нөгөө олгоцсон байгаа зээлээ хөрөнгө оруулалтаа буцааж авах баталгаа нь бол эрс өсөж байгаа юм. Шинэ хөрөнгө оруулагчдын хувьд бол ялгаатай. Хэрвээ зарим хөрөнгө оруулагч томоохон хэмжээний хөтөлбөр хийх шаардлагатай тэрэндээ засгийн газрын баталгаа шаарддаг байх юм бол бас хэцүү. Зөв миний харж байгаагаар нөхцөлийн сайн мэдэхгүй. Гэхдээ ихэнх тохиолдол бол одоо засгийн газрыг баталгаа гаргах төсвийн хүрээнд юм уу төсвийн гадуур янз бүрийн одоо баталгаа гаргахыг бол хязгаарлах байх. Тэгэхээр томоохон тийм төсөл хэрэгжүүлэгч байгаа хөрөнгө оруулагч нар бол нэг байдлыг 2 жил харж хүлээх болов. Бусд нь бол байдлыг харах байх. За энэ 2 жилийн дотор бол эдийн засаг нь эхний жилдээ агших юм байна гэдгийг манай сангийн яам хэлжлээ өөрсдөө. Тэгэхээр энэ үед нь ингэж хөрөнгө оруулалт хийх үгүй юу гэдэг нэг тийм хүлээзэнсэн байдалд орох болов уу гэж би харж байгаа. Манай сангийн яамны мэдээлэл бол их тодорхой байлаа шүү дээ. 17 онд баг зэрэг агшиж магадгүй, инфляц өснө. Долларын ханш бол хэлбэлзэн шүү, бид нар хамаагүй орохгүй интервенц хийхгүй гэж хэлж байгаа. Энэ бол бас их тийм айцтай мэдээлэл. Ягаад гэвэл манайх бол сая валютын хямралд өртлөө шүү дээ. 3 сарын дотор манай валют маань төгрөгийн ханш маань 30-аас 40%-аар унссан. Валют нь хямарч байгаа оронд бол хөрөнгө оруулалт хийх ямар сонирхол байдгүй. Хичнээн хөрөнгө оруулалт хийгээд ашиг авлаа. Буцаад гарах гэхээр ханшныхаа зүрхэнд алдагдал хүлээдэг учраас тийм учраас энэ тодорхойгүй мэдээллүүд нь бас хөрөнгө оруулагч нарт нэлийн эргэлзээ төрүүлээд хүлээзнэх байдалд орох болов уу гэж харж байгаа. Шинэ хөрөнгө оруулагчтай. Ханш савж магадгүй гэж таны тамгаар. Би бол мэдээж олон улсын валютын сан бол хэлж байгаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго бол валютын нөөцийг нэмэгдүүлнэ. 3 жилийн дараа валютын нөөц чинь 3.8 тэрбум доллартай болох ёстой. Гэхдээ энэ хүрэх зам бол амаргүй шүү гэ хэлчихээр за 3 жилийн дараа бол тодорхой юм байж сайхан болох юм байна. Тэгвэл тэр хүрэх зам энэ одоо ойрын 1 жилдээ юу болох нь их тодорхойгүй мессеж хайчиж байгаа юм л да. Тийм учраас зөв зарим хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзэж болгоомжилж магадгүй. Одоо их хурл дээр хэлцэх үед сангийн яам байр суурь маш тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Монгол банк байр суурь маш тодорхой илэрхийлэх хэрэгтэй. 3 жилийн дараа сайхан болох юм байна. Тэгвэл ирэх 1 жилд юу болох юм бэ гэдгийг бол их зөв-зөвтэй тайлбарлах нь хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Одоогор бидэнд нэг олон нийтэд ийм тайлбар байхгүй л да. Ийм орлоготой хүмүүс нэг ийм нөлөөлөл бий олно гэж. Шатхууны онцгой албан татварыг бас нэмэгдүүлэх учраас суур үнд нөлөөлөх байдлаар олон нийтэд ямар нөлөөлөл буух юм бэ? Ийм орлоготой надад ямар нөлөөлөл буух бол гэдэг тийм мэдээллийг бас үзэгчид хүсэж байна л да. Тэр тооцоог бас үзүүлэх боломжгүй байгаа учраас аль болох одоо та бүхнээр тайлбарлуулаад байгаа оролдлого нь. Мөнгө соёл та энэ талаар хэлсэн төвчих ёстой гэж. Яг баян арай илүү нэг чинээлэг орлоготой хүмүүст нь илүү хүн тусч магадгүй маа гэж хэлээд байна л да. Тэгэхээр баг дунд орлоготой иргэдэд энэ нөлөөлөл нь суур үнээр дамжаад мэдрэгдэхгүй юу? Засгийн газар давхраас өөрсдөө энэ өвдөлтийг бага мэдрүүлэхийн тулд өөрсдөө давхар бодлого хэрэгжүүлэх үүрэг бас байгаа шүү дээ тийм. Миний ойлгосноор ерөнхийдөө мэдээж өнөөдрийн авч байгаас одоо зарлага хэсгэнэ шүү дээ. Авах орлогын хэмжээ багасна. Яг нарийн тооцоолол хийгээгүй ангар маань хийсэн юм уу юу бас сонсъё. Тэгээд бүр үл твчиж олох үе хэмжээгээр харьцангуй нэмэх нь
гайгүй байсан гэж харж байгаа байхгүй. Энээс хүчтэй бас нөхцлүүд тавигдахаар байсан. Өөрөөр хэлэх юм бол наад захын жишээ нь хэд олон улсын валютын сан бол хүн амын орлогын албан дотрыг 10 15 20 25 болгохыг гэсэн одоо нөхцөлийг тавьж исэн гэж миний хувьд ойлгосон. Тэгээд тэрийг бол 20% хүртэл жишээлбэл хязгаарлаж авах жишээтэй тий. Тэгэд ангарын маань хэлдэг тэр хадгаламжийн орлогын хүүгийн 10% гэж хэлж байгаа шүү дээ. Тэр бол өмнө нь 100 саяас дээш хэмжээний орлоготой эсвэл одоо хадгаламж нь хугацаагүй 13 сараас доош хугацаатай ийм хадгаламжин дээр байсан ийм татвар тийм үү. Одоо бол ийм хязгаар тогтоохгүйгээр хадгаламжийн хүүгийн орлогоос 10% авч байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч хадгаламжтай бай. Нэг төгрөгч бай, 100 саяч бай, 100 мянгач бай. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг тоо сонсоод нарийн тооцоол хийхгүйгээр бас бити хитрхи цочирдоосоо гэж би бас хүсэж байна. Яг өөрийн чийлдгээр. Яа тэгэл юм нэмлээ гингүүд хүн цочирдож магадгүй. Нэмж байгаа хэмжээ нь хэд вүлээ? Миний орлого хэд вүлээ? Тэрэн дээр хэр тусч гин гэдэг бас тий тооцоо эрэхтэй. Тэгээ эн чинь хязгааргүй биш байдал сайжруул эргэж харах 3 жилийн дараагаас ингээд харах нөхцлүүд бүрдээсэй гэж бол би хүсэж байна. Энэ нь одоо манай төр засгийнхан одоо улс төрчдөөс ихээхэн амарна шүү дээ, тий. Нөгөө талдаа би болохоор бодлогын хувьд тэгээд эдийн засгийн бүтэц одоо энэ бүх зүйл дээр эрг өөрчлөлт гарахыг бол сайшаалдаг хүлээж аваад байгаа. Юу вэ гэхээр одоо бид нар жишээлбэл хямралыг давах хөтөлбөр гэдээ боловсруулсан шүү дээ. Тэгээ Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөгээ гаргацсан. Энэ болгон ч манай улсад бас нэг одоо төсвийн сахилга батгүй, засаглалгүй, мөнгөний одоо дөрвтэй доктортой бодлогогүй гэж шүүмжлэхийн хажуугаар юм нь ингээ уйлдаагүй байдаг байхгүй манай монголчин нэг өдөр нэг юм шийдэгдэж магадгүй дараа өдөр тэр нь өөрчлөгдөх магадaltaй. Энэгээ бас нэг бий болох давуу тал нь юу вэ гэхээр уялдаа холбоотой байдал. Өмнө нь бид нар юу хүсэж ирсэн? Энэндээ одоо 3 жилийн хугацаанд 5 жилийн хугацаанд хүрэхийн тулд тэгвэл тэр санхүүжилт нь байгаа мó яаж хэрхэн гэдгээ хамтдаа авч явах юм нөхцөл бүрдэх гээд байгаа байхгүй юу. Тэр утгаараа юм англиар бид нар хэлдэг ad-hoc гэж ярьдаг гинтийн савлгаатай юм докторгүй байдлыг үүсэхгүй сайн ч муу ч эрсдэлтэй ч хүнд ч ямар ч хэлсэн тодорхой хэмжээгээр юм одоо нөгөө урьдчилан төлөвлөх, таамаглах боломж тодорхой хэмжээр бүртгэнэ гэж харж байгаа. Хоёрдугаарт би болохоор хөрөнгө оруулагчдын хувьд бол нааштай гэж харж байгаа. Жишээлбэл Европын холбооны төсвийн дэмжлэг үзүүлж байгаа багийнхантаа би бас хэсэг зур хамтарч ажилласан л да. Одоо бид нар бас нэг юм анзаарах нь юу вэ гэхээр бүх юм зээл биш. Яг нь олон улсын валютын сангийн үзүүлж байгаа 440 сая маань бол 10 жилийн хугацаатай ойролцоогоор 2%-тэй зээл штэ. Гэтэл жишээлбэл Европын холбоо ч юм уу зарим нэг юм хоёр талд хамтын ажиллагаатай юм улс орнууд бол төсвийн дэмжлэг буюу шууд бэлэн мөнгө шилжүүлэх тэр нь бол буцалтгүй. Тийм зүйлүүд байгаа. Тэр ийм юм яригадаад тэгэхээр бид нар эргээд нөгөө ил тод байдал, засаглал, хяналт, хариуцлага гэдгээ л ярих хэрэгтэй. Хамгийн гол нь бид нар нэвтрүүлгийн ихэнд ойлгоцсон шүү дээ. Хяналтгүй, хариуцлагагүй, хэд хувийн болон намын фракцийн эрх ашиг сонирхол явснаас бид өнөөдөр ийм байдалд хүрсэн. Тэрийгээ одоо засах боломж бүрдэж байна. Одоо гол нь иргэд зөв зүйл дээр хяналт, хариуцлага одоо watchdog-ийнхоо үүргийг гүйцэтгэх хэрэгтэй байна. Оны өмнө 11 сар чуулганаар эдийн засгийг тогтворжуулаад сэргээх хөтөлбөр гэж баталсан л та. Тэрний гол агуулга нь том төслүүдэд хөдөлгөх гэдэг. 5-7 олонний тэргүүлэх хийнэний том төсөл. Энэ том төслүүд буюу эдийн засгаас сэргээх хөтөлбөр нь хэрэгжих юм бол нөгөө талаараа эдийн засгийг идэвхжих, нөгөө өвдөлтийг мэдрэх хүмүүс бол мэдрэхгүй байх юм нөхцөл нь үүсэх юм болов уу гэж. Сая Эрдэнэтийг бас төр буцаагаад авчлаа л да. Олон нийтийн компани болгох, хувьцааг нь гаргах гэдгийг бол их хурлын дарга, намын дарга нь хэлж байна, зөвлөгөөд нь ярьж байна. Та энийг бас юу гэж хүлээж авч байна? За яг би дахин хэлье. Монгол улсын санхүүгийн систем бол одоо бусад одоо хүн төрөлхтөнтэй харьцуулахад тийм ээ 18 дугаар зуун 17 дугаар зуун дээр явж штэ бид. Хувьцаа гэдэг зүйл мэддэг, үн цаас гэдэг зүйл мэддэг тийм ээ. Хэдийгээр хөрөнгийн бийж 26 жилийн хөрөнгийн биежтэй гэсэн өнөөдөр оролцогч байхгүй болсон. Тэгэхээр энэ дээр юу одоо жишээлбэл хадгаламжийн одоо орлогын татвартай яриа тийм ээ. За яг нь банкнд ингээд жишээлбэл манай иргэд нэг ийм ойлголт байгаа. Хадгаламжийн өндөр байгаад бол надад ашигтай гэж тийм ээ. Би миний хүү одоо миний мөнгө 18%-аар өсөж байна. Үгүй өсөж байгаа биш харин ч алдагдлалд орж байгаа. За энийг нь би тайлбарлая. Яагаад алдагдлалд орж ихээр тэр мөнгө чинь 18% зардалтай мөнгө чинь аль нэг аж ахуй нэгжлэр 32%
зээл болж зээл болж очдог. Тэр зээлийн төлбөрийг аж ахуйн нэгжүүд яадаг вэ? Бараа бүтээгдэхүүнээр шингээдэг байхгүй. Тэгэхээр одоо бидний хэрэгжилж байгаа энэ ус талах хям одоо юу гэдэг юм тийм ээ? Бүх бараанд нөгөө 32% зардалчин хүүгийн зардал шингэжиж байгаа байхгүй. Тэгэхээр өндөр хадгаламж гэдэг бол тухайн иргэдэд ямар ч ашиггүй. Харин ч тэрнээсээ баг 2 дахин илүү зардал болол энэ бараа бүтээгдэхүүнээр шингээд ороод ирж байгаа. Тэгэхээр одоо энэ хөтөлбөрийн хүрээнд одоо миний хүсч хүлээж байгаа үр дүн бол ерөөсөө хадгаламжийн хүү буурах ёстой. За магадгүй жилийн за нэг 3 жилийн хугацаанд одоо 1-2 хүртлээр буурдаг маа гэхэд доор хэж жилийн нэг 5-аас тийм ээ. За баг хамгийн ихтэй нэг оронтой тоонд орох ёстой. Жилийн 9%. Ингэж гол нь аж ахуйн нэгжүүд маань одоо юутай болно? Өрсөлдөх чадвартай болно. Зээлийн хүн буурна тийм ээ. Одоо Монгол улс нэг тийм бид зөвхөн л зээлийн хүү ярьдаг болчихлоо. Хүлэлтэй ус болчихлоо шүү дээ. Аж ахуйн нэгжээ ерөөсөө боддог. 30% 40% зээл яваад ирдэг. Өнөөдөр ингээд аж ахуйн нэгжийн балансыг харах юм бол бүгдээрээ алдагдaltaй. Ханшийн алдагдaltaй, зээлийн хүүгийн алдагдaltaй. Хамгийн том Апу сүү компани сая 2016 оны тайлан гарлаа. Хамаг одоо олсон орлогоо энэ зээлийн хүүтэй холбоотой зардалтай шингээгээл байхгүй болсон баг ч гэдэг. За дээр нэг зүйл хэлэхэд манай иргэдэд нэг юм ойлголт байгаа. За би ингээд хүүхдэд зориулж мөнгө хадгалж байна тийм ээ. Гэтэл одоо ингээд засгийн газар татвар авчих гээд байна гэдэг. Харин энэ татвар авч байгаа маш зөв. Мөнгийг хизээж урт хугацаанд хадгалдаггүй. Мөнгө гэдэг зүйл маань угаасаа урт хугацаанд ер нь инфляцтай идэвхтэй л дуусдаг. Хизээч мөнгийг 20 жил хадгалаад тэрнийх нь үр ашгийг хүүхэд нь одоо үр хүүхэд нь одоо авна гэж байдаг. Одоо ч 90 онд ч 10 төгрөг ямар их үнцэнтэй мөнгө байсан тийм ээ. Өнөөдрийн 10 төгрөг юу вэ? Тэрнтэй адилхан өнөөдрийн сая төгрөг 20 жилийн дараа ямар ч банкны одоо тэр өндөр хадгаламжаар нэмэгдсэн бай. Одоо магадгүй нэг ширхэг талах авах хэмжээнд л одоо юм болно гэсэн. Тэгэхээр хад энэ хүү хөтөлбөрөөр дамжуулаад харин иргэд маань санхүүгийн мэдлэгтэй, хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй илүүдэл мөнгөө банкнд биш, засгийн газрын боонд биш харин компани хувьцаанд хөрөнгө оруулдаг тийм ээ. Одоо Англи, Америкт тэр банкны хадгаламж гэсэн ойлголт ерөөсөй байдаг. Ягаад тэгэхээр хүүн нэг жилийн 1%-тэй 2%тэй. Иргэд мөнгөө урт хугацаанд үр хүүхдэд зориулж хадгалах юм бол харин компани хувьцаанд оруулдаг. Одоо бид хүссэн өсөөг энэ зам руу явахаас аргагүй болчихдог. За та 2012-оос 2015 онд олон улсын валютын санд ажиллаж байсан хүн. Тэгээ тэр олж авсан мэдлэг туршлагаараа Монгол улсын эдийн засгт болохгүй байгаа тэр зүйлд би нэг нөлөөлөлөө тусах хийсэн гэж бодож ирсэн байх. Та ер нь юуг бодож ирсэн бэ? Одоо тэр дэврэн хүсэл тэр бодож төлөвлөж ирсэн зүйл ямар вэ? За баярлалаа. Сонирхолтой асуулт байна. Тэгэхээр нэг ийм байгаа маа. Монгол улс бидний нэг валютын сангийн тооцоололоор бол газрынхаа доор 3 тэрлион долларын хөрөнгөтэй байгаа. Яг урт талтай болохоор дэлхийн одоо 2 дахь том эдийн засаг зах зээл бол байж байна. Энэ зах зээл рүү бүх улсууд ингээд дайрч байгаа байхгүй өрсөлдөж байгаа. За газар дээрээ бид нар 3 сая хүнтэй. Тэгээ яг энэ баялагийг хэн удирдаад байна? Бид нар удирдах чадчихна вэ гэхээр байдаггүй. За өнөөдөр ингээд явж байгаа төслүүдийг ингээд харах юм бол амжилттай явж байгаа томоохон хэмжээний ганц хоёрхан төсөл байгаа. Тэд нар дандаа цагаанууд удирдах байна. Менеж хийж байна. Тэ. За их жижигхэн төслүүдээр бол хятад орж ирсэн, зарим нь бүтсэн, зарим бүтээгүй гэдэг. Ингээ монгол хүн өөрсдөө нөөцөө удирдах чадахгүй байна. Тэ. Гэвтэл тэнд ингээд Америкт ажиллаж байхад түүй дорчондхаа танаа одоо улс чинь ийм их баялагтай юм уу? Би одоо энэ жил 18-та 4 жилийн дараа сургууль төгсөн. Одоо би ингээ Монгол хэл сурья. Яагаад гэвэл Монголын зах зээл Монгол тэнд боломж байна гэсэн байдлаар тэний цагаан толгойтой залуу хүүхдэн ярьж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр наашаага ирээд харахад бол Монгол улс маань гадна талаас бол үнэхээр муухай харагдаад байгаа. Нэг засаглал нь маш буруу. Хоёрдугаарт хийлэх бол маш их өндөртэй. Гуравдугаарт бодлого нь их буруу. За тэгээд хоёр том нөгөө зах зээлийн дунд ингээд хавчигдчихсан. Өөрөөсөө л хөгжнөө гадныхан цаашаа гэсэн нэг юм байлаа шүү дээ. Тэгэхээр би ингээд үгээд дуусчих юм бол бид өнөөдөр Монгол хүнд хөрөнгө оруулалт хийж энэ одоо баялагийг эзэн болж удирдах явж чадахгүй юм бол урт хугацаанд бид нар бол их тийм хүнд байдалд орох юм аа. Тэгэхээр тэр агуулгаараа одоо нааша ирсэн мэдэж чаддаг юм байх юм бол ямар ч байсан бодлогын зөвлөгөөгөөд явъя гэсэн байдлаар одоо ирсэн. За тэнд багтаа ч гэсэн энэ хямрал болох гээд байна. Хямралаас өмнө бас сэргийлдэг валютын сангийн арга хэрэгслүүд бол байна. Одоо ингээд машин урталтаа ингээд буфертэй байдаг шүү дээ. Мөрөглөө гэхэд нэг эвдрэл баг гардаг. Яг тэрнтэй адилхан буфер хамгаалтын хөтөлбөрүүд бас байдаг байхгүй юу? Тэгээ тэр хөтөлбөрүүдийг бас санал болгож ирсэн. Харамсалтай нь бол өмнөх засгийн газрууд бас тэрийг айхтар хүлээж авч шийдээгүй. Тэгээ одоо ингээд нөхцөл байдал хүндрэлээр яалтчихгүй бид нар өнөөдрийн одоо энэ эмчилгээг авахаас өөр харахгүй болчиход байна. За яг хоо нэгэнт бас валютын сан гэж ярьж байгаа болохоор би бас нэг ялгааг олон нийтэд бас өгье гэж бодож байгаа. Өнөөдөр зарим
товчхон хэлчихв. Өнөөдөр зарим хүмүүс болохоор валютын сан хэрэггүй бид нар цаашаа явж болно гэдэг. Явах юм бол юу юм гэхээр магадгүй хятадын зээл ах 4-6 тэрбум долларын асуудал те. Гэтэл энэ зээл маань өөрөө мөнгө орж ирдэг байж болно. Тэгвэл валютын сангийн энэ хөтөлбөрийн давуу тал нь юу гэхээр зөвхөн мөнгө биш юм а. Хамгийн үнэтэй зүйл нь энэ бодлогын арга хэрэгсэл сахилга батна юм ба. Хятадын засгийн газраас бид нар зээл авлаа гэхэд тодорхой юм бид нар тэр хүмүүст өгөх ёстой. Уулаасаа хоёр талын зээл ингэж явдаг. Валютын сангийн арталт мөнгөний арталт нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэдээ маш олон улсууд байдаг болохоор бид нар юм өгөх ёсгүй. Өгөхийг шаарддагчгүй. Биднэрт хүсэж байгаа юм нь бол энэ нөхцлүүдийг хангаж байгаа сахилгаатай сайжруулах, төсвөө сайжруулах, энэ санхүүгийн сектор чанаржуулах ингээл болоо. Дуусаавал гараал явчихна. 2008-9 онд бол бүгдээрээ болчлоо. Одоо дахиж бид нар танаа дээр бол ажиллах шаардлагагүй гэж найдаж байна гэд баг офис нь нүүлээд гар бариад гарч ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр айж эмэх зүйл байхгүй гэдгийг бас давхар хэлье гэж бодож байна. Нотгчлуу таны хувьд бас эдийн засгийн өрсөлдөх чадрын судалгааг хариуцсан явж исэн 2008-9 оны хямралын үед ч гэсэн та нийтлэл биччихсэн л тэр үед одоо санхүүгийн сахилгаатын талаар жил бүр өнгөрсөн жилүүдийг харах юм бол 1-2 их 80 төгрөгийн цоорхотой явжирлаа шүү дээ алдагт. Улс төрчид бол болон бүтэн би хийх ёстой, тойрогт ийм авах ёстой гэдэг байдлаар төсөв баталж ирсэн. Судлаачид хийгээд хэвлэл мэдээлэл олон нийт ингээд шүүмжилсэн ч дийлдэггүй байдалтай л явж ирлээ л дээ. Таны биччихсэн тэр нийтлүүд бол тэрийг бол 9 жилийн өмнө бас анхааруулж хэлж л байсан. Тэгээ та бас дотроос орж ажиллаа. Нөхцлүүд юундаа байгаа вэ? Явж парламент буруутан байгаад байна уу? Эсвэл засгийн газрын зангаргууд эрх мэдлийн хуваарлалт нь буруу байгаад байна уу? Ер нь манай төсвийн бодлого маань эцсийн хэрэглэгч буюу жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүстэй бага инфляцтай, бага хүүтэй орчин бүрдүүлэхээсээ илүү нөгөө их хурл сууж байгаа нэг цөөхөн хэдэн хүнийг дахиж сонгуулахад зориулагдсан байдаг. Нөгөө их хурл сууж байгаа хүмүүс маань тойрогтой очиод алтан загсны үлгэрийн алтан загас шиг аашилдаг. Ингэж одоо нэр хүнд болж авд юм байгаа. Тэгээд зориуд нөгөө төсөв ороод ирнэ гарчуулах зис нүүрсээ нэг тэдэн сая тонн, за нэг 10 сая тонн нүүрс, 1 сая тонн зисгээд тэргээ одоо сансрын агаарын үнээр үржүүлчихнэ. Маш өндөр одоо хиймэл орлого оруулж хагаад эндээ ингээ баахан зардал бичдэг. Тэд нар нь болохоор одоо нийтийн хагшийн төлөөхөөс илүү яг тухайн тойрогт байгаа өөрөд нь санал өгдөг нэг цөөн тооны хүмүүс таалагдах зорилготой. Ингээ манай улсын төсөв маань жил болгон маш өндөр алдагдaltaй явж ирсэн. Төсвөөсөө давсан бэлэн мөнгөний амлалт хийдэг байсан. Инхээр одоо зах зээлийн эдийн засгт бол үнэгүй юм гэж байхгүй. Тэр үнэгүй өмнө чи ард одоо ингээд эргүүлэлт төлж байгаа байхгүй. Сая одоо бид нар ярьлаа шүү дээ. Засгийн газрын бонд өндөр үнэтэй 18% хүүтэй байна гэдэг. Тэр хадгаламжаа аваад засгийн газрын бонд авж байгаа хүнд бол ашигтай. Гэхдээ тэр хүүгийн зардал чинь татвар төлөгчдийн өмнөөс гарч ил байгаа байхгүй. Энэ байдал юунаас хэлж нэхэр манай улсын төсөв бол улс төрчдийн одоо өөрсдөө таалагддаг тийм бодлого болж өөрчээ. Тэгээ сая энэ олон улсын валютын сангийн нөхцөлийг харж надад нэг зүйл их таалагдсан. Төсвийн бодлого дээр бие даасан зөвлөл байгуулъя. Тэдний хяндаг төсвөө ингэж оруулдаг. Ингээд засгийн газрын оруулж ирсэн төсвийг их хурл дээр ингэж цөөхөн хундуур мэдэж 8 хийж байгаа шүү дээ. За чи нэг дэмзэрэ би чинийхээ комментар хийгээд ийм балаа утахгүй юмсаа салаач гэсэн энийг бол би их зөв гэж бодож байгаа. Энэ хөтөлбөрс магадгүй ганц авуустай юм энэ байна. Дээр нь манайх одоо жижиг мажоритор тогтолцоотой болчлоо. Тэгэхээр яах вэ гэхээр одоо цоожил сүрэн сайтын хувьд бол нам дотор маш олон дайсантай болох юм боломжтой байсан. Ягаад гэвэл гишүүн болон гуйж орно шүү дээ. За манай тэр аймгийн тэр суманд 200 хүн амьдарч байгаа. Ихтэй ямар ч хамаагүй зам барай. Мөнгөний гарах гэж сууж шээ. Соёлын төв хэрэгтэй болох хэрэгтэй гэх. Тий. Үгүй гэж хэлэх юм бол тэгээд дайсан болно. Чамайг огцруулна шүү. Одоо цоожил сүрэн сайдын үг хэлэх вөхөр би тусламар байна чамда. Гэхдээ олон улсын валютын сан үгүй гэж ингээл сууж байгаа байхгүй. Энэ бас нэг тийм давуу тал байна. Тэгэхээр энэ байдлаас яаж гарах вэ гэвэл одоо Чил, Норвег эднэр шиг тэр бие даасан зөвлөл төсвийн бодлого төр үнэлгээ өгдөг байх хэрэгтэй байна. Герман жишээлбэл жил болгон төсвийн гүйцэтгэлийг манайх шиг сангийн яам биш. Бие даасан эрдэмтдийн зөвлөл одоо манайх харал цэцлийн зөвлөл гэж нэртэй. Тэд нар үнэлгээ өгж байгаа байхгүй. Манайх эдийн засгчид их түлхэж орж байна. Манайх төсвийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах бүгд сангийн яам. Бүгд их хурлын хэлбэрчүүд. Энийг л одоо арчлаад одоо манайх бүх юм дээр арчлал либералчлал гэж ярьж байна. Энэ төсвийн бодлого маань монополчлогдоод хэдхэн дахид сонгох гэсэн хүмүүсийн улс төрчдийн одоо мэдлэлд байгаа учраас бид нар энэний өр төлөөсийг дэндүү их үнцээр дэндүү болуулаад төлж байна. Одоо ингээд нүүрс зэсийн үн
өсөж байна. Эерэг мэдээлүүд гарч байна. Өнгөрсөн онд 30 хүрэхгүй доллараар зарж ирсэн бол одоо 70 доллараар нэг тонн нүүрсээ зарж байна. Төрийн нүүрсний компани нь нэмэх рүүгээ орж байгаа гэдэг мэдээллийг өгөөд эхэлж байна л да. Тэгэхээр энэ боломжийг энэ бас тийм урт удаан хугацааны боломж биш ч юм билүү. 2011 оны туршлага бол тийм л байгаа шүү дээ. Нүүрс бол зэсээс давж орлого оруулж ирсэн. Ингээд байгаад байх юм байна гэдэг эдийн засгийн өсөлт нь 17-аас буцаад унссан тасралтгүй. Энэ боломжийг яаж ашиглах ёстой гэж та бүхэн харж байна. Энэ олон улсын сангийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд өөрсдийнхөө нөөц бололцоогоо бас яаж шавхаасаа гэж бодож байна. Энэ дээр мэдээж үрийн одоо зөв оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх те төсвийн алдагдлыг багасгахын зэрэгцээгээр нөгөө бий болгосон хүний хөгжлийн сан ирээдүйн өв сангийн тухай хууль баталсан шүү дээ. Энэ сандаа орлого төлөвснөөс илүү ахиу гарах юм бол нөгөө баталсан хуулийнхаа дагуу орлогоо хуримтлуулах хэрэгцээ бид нар дотооддоо болдгоомаа гэхэд гадны янз бүрийн менежменттэй тэр корпорацийг байгуулах замаар одоо хуримтлуулж эхлэх орлогоо зөв арвижуулах одоо өсгөх тал дээр анхаарах хэрэгтэй юм болов уу гэсэн юм бодлоо. Уг нь энэ зорилгоор энэ олон сангуудыг бий болгосон бас одоо хуулиудыг баталсан шүү дээ. Тэрнээс гадна одоо энэ олон улсын валютын сангийн одоо хөтөлбөр тамагцсны одоо дагуу хэд хэдэн хуулинд өөрчлөлт орно шүү дээ. Одоо хөгжлийн банк, төв банк одоо хуулийг өөрчлөх бие даасан байдлыг хангахаас гадна нөгөө төсвийн тогтвортой байдлын хууль, төсвийн тухай хууль гэдэг гэх мэт хуулиудад өөрчлөлт орох нь шүү дээ. Тэгэхээр бас нэг асуудал юу байдаг вэ гэхээр бид нар бүгдээрээ мэдж байгаа хууль эрх зүйн орчин сайхан байгаад идэг, хэрэгжүүлж чаддаггүй, хэрэгжүүлж чадахгүй болохоор нөгөө төсвийн тогтвортой байдлынхаа хуулийг өөрчлөөл төсвийн алдагдлынхаа хэмжээг өөрчилсөн, нүрийн таацах хэмжээг өөрчилсөн шүү дээ. Хуулиа дагахын төлөө биш, харин бодит байдалтай тааруулж хуулиа өөрчлөхийн төлөө байцсан шүү дээ. Тэгэхээр энэ болгоны ч одоо энэ засаглалын байдал сайжрахаас эхлүүлээд арай өөр болох байх гэж найдаж байна. Энэ болох одоо бүх одоо давтагдсан алдаа сурамжаал сайтар одоо анхаарал таамаар. Энэ дээрээс яг нүүрсний үн ингээд өсч чинь. Гэтэ энэ бол удаан үргэлжлэхгүй буцаад унах тийм таамаглалыг бол их судалгааны байгууллагууд дэвшүүлээд байгаа. Гэхдээ манай таатай байдлууд үүсч байна л да. Хойд Солонгос жишээлбэл ингээд санкцд орчлоо. Тэгэхээр энэ нүүрсний үн өсч байгаа энэ байдлыг ашиглаад улс болохоор энэ мөнгөөр нөгөө тулгамдаад байгаа өрөө төлөөсөө тэгээд нөгөө татвар төлөгчдийн нуруунд дээр ирж байгаа жижиг дунд үйлдвэрүүдийн нуруунд дээр ирж байгаа ачааллыг тийшээ биш харин тэр энэ үнийн өсөлтөөс орж ирж байгаа илүүдл орлогоороо төлөөд яваасаа л гэсэн юм төсөлтөө. Хойд Солонгосоос жилд 18 сая тонн үрс авдаг ус бол үүнийг хятад болж байна. Тэгэхээр Монголоос авах нөхцөл боломж бий болж байна гэдэг байлаар харж болох юм. Бас төрийн юм татаас авдаг, төсөөс татаас авдаг алдагдaltaй компаниуд байна л да. Төрийн өмчид оролцоотой компаниуд нь 70% алдагдaltaй гэдэг хүлээн зөвшөөрсөн тоонч гараад ирсэн. Тэгээ энийг буцаагаад хувьчлаа хөрөнгийн биржээр дамжуулъя гэдэг санаачлага олон нийтийн зүгээс ч их дүрсэн, судлаачдын зүгээс их дүрсэн. За сангийн яам ч гэсэн хийн л гэдгийг хэлээд байна л да. Тэгэхээр энэ онд сонгуультай ч гэсэн 18, 19 он хүртэл яаж хийгээсэй гэж таарж байна. Яг хүртээмжтэй байх хэрэгтэй ерөөсөө. Хөвчлөл гэдэг нь ялангуяа төрийн өмчийн хөвчлөл тийм ээ. Энэ хин нэгэн компани өөрийнхөө амийг зараагүй. Одоо ялангуяа энэ одоогийн төрийн өмч гэдэг маань тийм ээ. Сүүлийн 70 жилийн нөгөө социалист системд явж тэрэнд үүссэн зүйлч байгаа. Яг сүүлийн 26 жил дүүсэн зүйлч байгаа. Гэхдээ төрийн өмч тийм ээ. Төрийн өмчийг хөвчлөн гэдгийг зөвхөн нэг этгээдэд, зөвхөн нэг бизнес бол хөвчилж болохгүй. Энэ одоо олон нийтэд оролцох боломжийг нээх хэрэгтэй. Үнгүү үггээгүй. Хүн өөртөөхөө мөнгөний төлөө давна тийм ээ. За тэгэхээр манад хөвчлөл нэг юм ингэж л явд юм билээ л дээ. Одоо сүүлийн одоо 2 жилийн өмнөөс харахад болон түүний өмнөх одоо хөвчлүүдийн түүхийг ингээ уншаад хахад нэг захиалагчтай ерөөсөн. Би наадахыг авна шүү. Тэгээ тэрэнд нь тохируулаад их хурлын тогтоолн гардаг, засгийн газрын шийдвэрүүд нь гардаг, төрийн өмчийн хороонд ажилладаг. Зөвхөн тэрэнд л өгдөг. Өөр хүнийг оруулдаг. Ямар нэг байдлаар одоо шалгуур үзүүл тавьдаг ч юм уу тийм ээ, ийм байдлаар ингээд хаадаг. За ганц жишээ одоо ганц өөр маш сайн мэдж байгаа. Хөрөнгийн бирж юу хөвчлөл яригдсан тийм ээ. Өнгөрсөн жил 2 жилийн өмнө ануу та. Гинт яригдсан. Ерөөсө 5 тэрбум төгрөгөөр хөвчлэнаа. Төсөвтэй болохоо хөвчлээ. Ингээд төсөв тасарлаа. Төсөвтэй 5 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөө тавьчихсан. За тэгэхээр нь тэгвэл бид олон нийт ингээд мөнгөө нийлүүлж авъя. Гэхдээ тэгвэл ерөөсө хөвчлөгөө боллоо гэдэг. Энэ яг болсон явдал тийм ээ. Тэгэхээр одоо энэ дахиж иймэрхүү заваан бохир хөвчлөө явж болохгүй. Одоо эн чинь бас одоо Монгол улсын тэр авилгын одоо тэмцэх одоо механизм нь бас сайжирч байна тийм ээ. Олон нийтийн хяналт үүсэж байна. За зөвхөн жишээ авахад өнгөрсөн одоо өдөр чиглэл 2 төрлийн томоохон аль басчихсан 2 хүмчээрэл авилгын хэрэгээр ингээд шоронд ачигдлаа тийм ээ. Тэгэхээр энэ юуг харуулж ирэх ерөөс одоо бид цаашдаа дандаа зөв олон нийтийн хяналттай ил тод
хариуцлагатай юм хөвчлийг явуулах нь зүйтэй байна гэж гарч байгаа. Тэгэхээр одоо энэ тэр засгийн газрын тогтоолыг харахад бол хөрөнгийн бирж гэдэг юм уу, төрийн банк гэдэг юм уу тийм ээ хэд хэдэн компани тавьсан байл. Мэдээж цаана тодорхой хэмжээний захиалагч нар байгаа байх. Аль аль ч намд ч гэсэн. Тэгэхдээ одоо өмнөх шигээ явж болохгүй. Одоо харин нэг олон нийтэд тэр хувьцааг нь гаргаад хөрөнгийн биржээр дамжуулаад тэр үнгүү тараа гэв тийм ээ. Хүн бол өөрийнхөө мөнгийг төлөөд аван 100 мянга 500 мянга 500 мянга за боломжтой нь одоо сая төгрөгөөр ч гэдэг юм уу тийм ээ. За бүр боломжтой нь 10 сая төгрөгөөр ч. Ингэж гол нь төрийн хэмжээнд компаниудад одоо хараа хяналт орно. Удирдлага нь одоо засаглал нь сайжирна. За ганцхан жишээ л. Одоо яг манай төртэй холбоотой. Манай нүүрс олборлдог хоёр том төрийн өмчт компани байна. Нэг нь 5.7 хека орон нутгийн өмчт тийм ээ 51%. Нөгөөх нь 100% төрийн өмчт Эрдэнэс 5.7 энэ хоёр компани. За яг тэр 5.7-ийнх нь онцлог нь юу гэхээр 49% нь олон нийтэд хувьцаатай. Олон нийтийн хяналтанд байдаг гэсэн үг. Гэтэл яг л адилхан хоёр нүүрс зараад байхад 5.7 хувьцаат компани 16 он 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Одоо ингээд сая 5.7 компани хувьцаа за нэг хэдхэн сарын өмнө 1400 төгрөг байсан бол одоо өнөөдөр ингээд 4000 5000 за магадгүй цаашаа 6000 ч хүрэхийг үүсэх. Ингээд хувьцаа нь маш өндөр. Тэр хувьцаанд оруулсан хүмүүс өгөөж хүртэж байна. Энэ бол хувьцаат компани давуу тал гэдэг. Хувьцаат компани давуу тал хөрөнгө оруулагч нь өгөөж хүртэж байна. Хөрөнгө оруулагч нь тухайн компанийхаа одоо хараа хяналтыг тавьж байна тийм ээ. Үүнээс нь болж одоо тухайн компани сайн засаглалтай борлуулалтаа хамгийн сайн төвшөнд одоо зарлага бууруулдаг энэ юм хийж. Гэтэл нөгөө 100% төрийн өмчөд Эрдэнэс 5.7 маань өрөл үйлдвэрлээд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө олон нийтийн хараа хяналт дутуу байна л гэсэн үг. Нүүрс нь байна, компани нь байна тийм ээ. Зах зээл нь адилхан хятад. Гэтэл 49% олон нийтийн оролцоотой 5.7 ашигтай ажиллаад байдаг. 100% одоо төрийн өмчөд Эрдэнэс 5.7 алдагдaltaй яваад байдаг. Гэтэл бид нөгөө одоо энэ сууж байгаа хүмүүс ялгаа авахгүй тэр алдагдaltaй компанид 1072 хувьцаатай шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө одоо бид хүссэн хүсээгүй цаашдаа энэ төрийн өмчийн хувьчлал за босод одоо энэ хувьчлалыг яг хөрөнгийн биржээр IPO хийгээд олон нийтэд хувьцааг нь гаргаад ингэж одоо явахаас өөр арга замгүй болчиход байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд хөгжлийн банкар дамжуулаад Чингис бонд 1.5 тэрбум доллар, Самура бондын 300 тэрбум, хөгжлийн банкны 580 сая гээд энэ гурыг л аваад үзсэн бол 2.4 орчим тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулалт. За энэтэй ч холбоотой цаг үеийн асуудлууд өрнөж байна. Олон улсын валютын сангийн зүгээс энэ зарцуулалтан дээр хяналт тавиад буцааж төлөвлөх тэр шаардлагыг хэр тавьдаг юм бэ? Бидэрт энэ төрлийн мэдээллийг сая бүтээсэн өдөр мэдээлэлтэй өгөөг учраас тэрнээс аслаа болж байна. Зөв зөв. Тэгэхээр олон улсын валютын сан өнөөдөр гинт гарч ирээд хөтөлбөр ярьж байгаа юм бол бас биш юм аа. Тэгээд тухайн улс болгон дээр 188 орн гишүүнээр байдаг. За бүх улсууд дээр жил болгон тийм үнэлгээ явуулдаг. Одоо нэг 4-ийн 4-р заалт гэж байдаг шүү дээ. Тэрнийхээ хүрээнд бол өөрсдийнхээ бас зөвлөмжийг өгдөг. За сүүлийн 3-аас 4 жилийн хугацаанд өгсөн зөвлөмж бол маш тодорхой байсан. Та нар зах зээл дээр маш сайн гарч чадсан байна. Тэгвэл төсөл нь бодиттой байна. Нэг хоёрдугаарт энэ санхүүжилтийг улсын төсвөлөөгөө оруулаад илүү нээлттэйгээр их хурл дээр ярьдаг байгаа ч гэдэг. Нэгдмэл төсөвтэй байгаасаа гэдэг. Тэгээ хоёрдугаартаас энэ мөнгө төгрөгийг яаж төлөх юм бэ гэдэг маш тодорхой ингээд төлөвлөгөөгөө гаргаж ирээч гэж. Тэгэхээр ийм шаардлага бол их тавьдаг байсан. Тэгээ харамсалтай нь бол энэ хийгдэггүй. Тэгтээ яг хуу сая зунаас бол энэ асуудал бол нэг тишээгээ болоод явж байна. Бид нэгдсэн төсөвтэй болж тий. Ер нь бол цаашаага яахан зүйтэй юм бэ гэхээр Монгол бас үнэхээр ингээд байгалийн баялаг ихтэй хөгжиж байгаа орон юм бол цаашаага эдийн засгийн тэлэх ёстой. Тэлхийн тулд санхүүгийн их усүр хэрэгтэй. Их усүрийг бол хуучны урдын нэг уламжлалт аргаар ингээд хөнгөлтөө зээлийг хуршүүдээсээ ч юм уу хэн нэгнээс авдаг энэ үеийн ард өнгөрцөн юм а. Бид дундаж орлоготой орон болчихсон нүү байна гэдэг талаар. Тэгэхээр яалтч байхгүй олон улсын зах зээл дээрээс мөнгө босгохоос өөр арга байхгүй. Өөртөө бенчмарк гэж ярьдаг тэр нөгөө жишгийг тогтоох хэрэгтэй. Ийм л байдлаар бид нар их сайн жишгийг тогтоосон. Харамсалтай нь энийгээ бол хэрэгжүүлж чадсангүй. Яг мөнгө авчираад ширээн дээр тавьсан чинь тодорхой төслүүд байхгүй байсан шүү дээ. Байсан төслүүд нэгэн замын төслүүд байсан. Тэрлүүгээ мөнгө оруулсан. Гэтэл тэр нь бол төсвийн чин чанартай өөрөөр хэлбэл татаасын ийм хэлбэртэй байхгүй мөнгө буцаж орж ирдэггүй. Ийм байдлаар бид нар буруу бодлого явуулсны үр дүнд бол анхныхаа ингээд оруулж босгож ирсэн мөнгөн дээрээ фейл болчихсон. Унчихсан. За цаашаа яах ёстой юм бэ гэхээр бид яг өнөөдрийн байдлаар бол Сангийн Монгол банкны хамтарсан ажлын хэсгүүд энэ 3 чиглэлээр мөнгө босгох чиглэлээр бол явж байна. Өчигдрийн үнэлгээ бол эрэг гарсан. Одоо хөрөнгө оруулагчтай уулзаад хөгжлийн банкны 580 сая долларыг засгийн газрын бонд гарах байдлаар
солио гэдэг юм гэрээ хэлцээр бол хийгдэж байгаа. Энэ бол хийгдээсэ гэж бодож байгаа. Хийгдсэн тохиолдолд бол одоо бидний нөгөө татвар төлөгчдөр ирэх ачаал бол тэр хэмжээгээр буурах юм. Хоёрдугаарт ингээ валютын сангийн хөтөлбөр орж ирснээр гадаад зах зээл дээр ямар одоо эерэг нөлөө үзүүлэх юм бэ гэдэг дээр бид нар судалгаа хийсэн байхгүй санд ажиллаж байхад. Тэгэхэд бол гадны хөрөнгө оруулагч биднийг тойрсны 20-од хөрөнгө оруулалтын сан банкуд л тэдэртэй ингээ уулзах хад 2-3% танаа одоо бондын өгөөж нэмэгдэн өөрөөр хэлэх юм бол зардал бол буурах боломжтой байна гэдэг. Тухайн үед бол нэг 7-8% дээр бид нар бондоо гаргах боломжтой байсан. Тэгэхээр валютын сангийн хөтөлбөр орж ирсэн тохиолдолд тэр нь 2-3 пунктээр буунаа гэж. Тэгэхээр цаашдаа урт хугацаанд бид нар хямдхан их усүр татах боломж бол бүрдэх юм аа. Хөрөнгө оруулагчид юу хүсдэг вэ гэхээр засгийн газар нь хэр доктортой юм, гаргаж байгаа хэрэгжүүлж байгаа бодлого нь хэр өгөөжтэй юм, тэгээд эрүүл юм бэ гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Энийг нь бол үнэлгээний байгууллагууд нь үнэлээд гаргаж ирсэн дараа за энэ ус руу хөрөнгө оруулалт хийх юм бол болж гинэ гэж үздэг. Энэ л бол бидний цаашаага явах тэр арга зам нь. Одоо тэгэхээр энэ бүхнийг эзлэхэд бол улсын хурл ээлжид бус чуулганыг утгагүй зарлаж төсвийн тодорхойлоо хийх ёстой л да. Тэгэхээр олон нийтийн дунд улсын хурлын гишүүдийн зүгээс хэвлэл мэдээлэлээр дамжуулаад бас янз бүрийн тайлбартай мэдээлүүд ирэх байх. Сангийн яамч бас мэдээлээд ирэх байх л та. Яг 3 жилийн дараа хэрвээ бид одоо засгийн газраас хамаарсан асуудлыг хэрвээ гүйцэтгэж чадахгүй 3 жил арга цагаа тэрнээс хашаа буцаад өөрсдийнхөө нөгөө л голдрлороо явчих вэ гэдэг бас нэг болгоомжтой байна л та. Нөгөө тэгвэл олон нийт энэ зээл өгсөн хүмүүсээсээ буцааж төлүүлээч. Буцаад татвар авдаг биднийгээд харамтлах яах вэ? Энийг төлөвлөх ажил гэдэг юм шахалт яваад байна л. Та судлаач хүний хувийн тал дээр чуулганы үеэр гишүүд бас ямар сахилгаатай байгаасаа гэж та харж байна тийм. Ерөнхийдөө санаатай болон санамсаргүй, мэдлэгтэй болон мэдлэггүй улмаас үүний эсрэг одоо сурчлагаа мэдээлэл аль хор бүццаасаа л гэж бодож байна л да. Энэ олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тийм амар үйл явц байсан гэж би бодохгүй байна. Мэдээж олон улсын валютын сан ч гэсэн түрүүний хэлдгээр өөрөө институт зээл олгож байгаа байгууллага аль болохоор бүр одоо дампуурчгаагүй нөхцөл хөтөлбөртэй хамруулахыг бодно штэ. А нөгөө талдаа тухайн улсын засгийн газар нь харилцан тохиролцсон хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө байна уу гэдгийг бас давхар харж байгаа штэ. Тэр утгаараа тэгээ 3 сар тутамд ийм ревю буюу үнэлгээ хийгээд дараагийн одоо шилжүүлгүүдийг хийх нэ штэ. Тэгэхээр энэ дээр манай одоогийн байдлаар мэдээлэл хийж байгаа одоо засгийн газрын төлөвлөлийг харахад бол харьцангуй хариуцлагатай ажиллах байх гэж гүнээ найдаж байна. А хоёрдугаарт энэ одоо 440 сая дээр нэмэх нь 3.5 тэрбум доллар болгох тэр нөхцөл чинь яаж бий болсон бэ гэхээр суур нөхцөл нь олон улсын валютын санд хамрагдах байдал байсан. Тэр утгаараа за эрсдэл багасах юм байна. Олон улсын валютын санг байнга хариуцлагын тооцож үнэлгээ хийн одоо дарамтчилтыг үзүүлэх юм байна гэдэг утгаараа орж ирж байгаа шүү дээ. Үгүй бол нөгөө хугацаа тутамд орж ирэх эсвэл нөгөө тохирсон хугацаанд мөнгө нь орж ирэхгүй байх хоошлох ийм үгүй болох юм магадлал байгаа. Тийм учраас хариуцлагатай хандах байх гэж найдаж байна. А хоёрдугаарт нь тэр одоо тэр бондын мөнгнөөс энэ үү те хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчид болон бусад бизнесүүд эсвэл улс төр бизнес хамарсан хоёулангийн давхар одоо хашдаг ийм хүмүүс бол тодорхой хэмжээнд хариуцлагатай хандах байх. Авсан зээлээ эргэж төлөхийн төлөө байх бах, засгийн газар талаасаа төлөвлөхийн төлөө ажиллах байх гэж ойлгож байна. Яагаад гэвэл энэ нийгмийн маш их дарамтчилт байгаа. Өөрсдөө ухамсарлахгүй маа гэхэд яагаад энэ увайгүй одоо шунлын үүднээс гэх юм одоо ямар үүднээс хий ингэж мөнгө баг хүүтэй зээл авчаад баг хүүтэй зээл авсан аль хэдийн сайхан завшаа штэ. Тэгэхэд баг хүүтэй зээл авсан дээрээ нэмээд бүр завшгаад бүр төлөхгүй байх гэдэг энэ бол маш муухай хэрэг буюу шудраг ус явдал. Тэр энийг бол зөв аргаар шийдвэрлэхийн төлөө явах бах, үр зээлүүдийг төлөвлөхийн төлөө байх энэ дээр ажиллах байх давхар гэж найдаж байна. Тэ иргэд энэ дээр бас дарамтчилтаа үзүүлэх байх гэж хүлээж байна. А 3 дугаарт нь болохоор 3 жилийн дараа зөвхөн 3 жилд аргалж өнгөрөөчөөд олон улсын валютын сангаас сайн дүрсгэж чад мөнгөний аваад өнгөрөхгүй тулд тийм учраас суур ийм бүтцийн шинжтэй ийм зарим нэг реформын шинжтэй үйл ажиллагаануудыг явуулж байгаа шүү дээ. Одоо нөгөө хууль тогтоомжуудад өөрчлөлт орох гэдэг шүү. Нөгөө бие даасан байгууллагуудын хууль нэмэх нь одоо энэ нөгөө төсвийн доктортой байдлын хууль мөлгийн бусад хуулиуд. Тэгэхээр энэ байдал бол хадгалагдаад явах байх. Одоо жишээлбэл хөгжлийн банкн дээр ингэж шүү дээ. Сүүлийн 5 жил альва улс төрийн албан тушаал хашаагүй ийм хүнийг одоо хөгжлийн банкны удирдлага томилноч гэдэг юм уу те. А мөн одоо 2 дахь хугацаанд дахиж сонгогдохгүй байхыг
гих мэт энэ Хөтөлбөрийн зүйлүүд хүрээнд, тийм ээ? тий. За. Энэ бид одоо хязгаарласан зүйлүүд нь бас засаглалын сайн чанаруудыг бий болгох тэгээ гурав байтугай урт хугацаанд хадгалахын төлөө ийм суур бүрдчих байх гэж гүнээ найдаж харж байгаа. За баярлалаа. Бид зурагдсан зам ба үүрэг хариуцлага гэдэг сэдвийн хүрээнд олон улсын валютын сангийн зүгээс Extended Fund Facility хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор за хэдийгээр улсын хурлын чуулганаар ээлж тус чуулганаар төсвийн тодтголыг оруулж ирж одоо энэ хөтөлбөрийг эцэслэж зарлаагүй байгаа ч гэсэн тэр тайлбарыг та бүхэнд бас тайлбарлах үүднээс олон нийтийн дунд бас нөлөө бүхий байдаг эдийн засгчдыг урьж ярилцлаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Хүрэлцээрсэнд баярлалаа. Анхаарал туссан үзэгчдээ баярлалаа.